сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр монгол хэлний хичээлээр тайлбарлсан эсэний бүтэц сэдв агуулгын уялдаа холбоог тайлбарлах гэсэн сэдвтэй хичээл эхлэхэд бэлэн боллоо. За энэ хичээлийг эл төдвийн газрын юм эсэн дээр тайлбарлая. За ингээд 2017 он 2019 оны ингээд сурахч байгаа хүүхдүүдээ. Тэгэхээр 2017 оны сурахчтай хүүхдүүд 64-өөс 66. За 2019 оны сурахчтай сурагчид 67-аас 69 дугаар хуудсыг гаргаарай. За энэ дээр газрын юм гээд эл төдөв гуайн одоо эсэ байгаа. За эсээг уншихдаа утгыг мэдэхгүй үг хэлхийг зэрэгцэн тэмдэглэж хэсэг бүрт юуны тухай гарч байгааг бодож уншия. За багш нь хэсэг хэсгээр уншина. Та нар номоод илгээд давхар одоо хамт одоо уншина гэсэн үг. За хүнийг хоёр ээжтэй гэвэл нэг нь хойд их юм уу өргөж авсан ээжийн юм байх гэж бодогддог. Гэтэл энэ хорвоо төрж мэндэлсэн хингуйч гэсэн хоёр ээжтэй нь гарцаагүй болно. Нэг дахь ээж нь тээж төрүүлсэн ээж түүнтэй маргах хин ч үгүй. Хоёр дахь ээж нь газар юм гэвэл төрөхөд их барьж авсан газар ээжийг хэлж байна хэмээн бодох үз. Гэвч биш. Жинхэнэ хөрс жороод газрын хүний хоёр дахь ээж гэж хэлэх санаатай байгааг мань болгоон буйзаа. Яагаад хүн бүрийн хоёр дахь ээж хинбэ гэвэл нэг газрын шүүсийг ууж хүн болдог. За энэ ус уухаас эхлээд 2 газрын шимийг хүртэж хүн болдог. Талах итгэхээс эхлээд 3 газрын гүйдлийг дагаж хүн болдог. Цахилгаан соронзон орон зайд 4 газрын татах хүчийг түшиж хүн болдог. Хөдөлгөөний тэнцвэр олж гүйх хараагаас эхлээд 5 газрын амьсгалыг шүтэж хүн болдог. Цагуурын иргэшээлээс эхлээд 6 газрын хишгийг авч хүн болдог. Мөөг жимснээс эхлээд алт мөнгө зэс төмөр хүртэл газраас юм авахгүйгээр хүн болохгүй бичигдээгүй хууль. Газар бидэнд бүхнийг өгнө. Тэр ч байтугай сэтгэл санаа зан суртахууныг өгнө. Уулын хүн урт настай цочмог зантай байх. Тал газрын хүн тайван уужим зантайч идвэх дутмаг байх. Ойн иргэд зоригтойч хардамтайгаа байх гэгчлэн хүрээлэн буй орчноос юу эсийг хүн олж авдаг гэхвэ. За тэгвэл энэ хэсэгтэр юуны тухай гарч байгаа хэрэг хүүхдүүдээ газар ээжийн сайн хишиг хүн газар ээжээс ийм сайхан зүйлийг авдаг байх нэ. За ингээд энэ хэсгийн өөрөөр хэлбэл бүтэц агуулгыг бүгдээрээ одоо хамтдаа загварчлая. За гэтэл хорвоо төрж мэндэлсэн хингуйч гэсэн хоёр ээжтэй гарцаагүй болно. За энэ үгийн утга давхар явж байгаа шүү хүүхдүүдээ. Тэгэхээр гарцаагүй гэдэг үг бол зайлшгүй лавтаа гэдэг утгаар орсон байна. За газрын гүйдлийг хүн дагаж хүн болдог гэсэн. За энэ газрын гүйдэл гэдэг үг ямар утгатай үг вэ гэхээр газрын эрчим хүчний зангилаа гэж ойлгох хэрэгтэй. За цахилгаан соронзон орон зай гэсэн үг гарч байгаа. Энэ бол харилцан бие биедээ шүтэлцэж орших цахилгаан ба соронзон таталцал гэдгийг хүүхдүүд та нар мэдж байгаа баха. За газрын татах хүчийг түшиж хүн болдог. За мэдээж бид нар татах хүч байж ич яаж юм гэхээр тэнцвэрээ олдог. За татаж ойртуулах, альва юмны өөртөө татах ойртуулах гэсэн юм утгаар орсон байна. За газрын юм гэж эсэ маань нэрлэгдэж байгаа. Энэ ямар утгаар орсон бэ гэхээр газрын эрчим хүч гэдэг одоо утгаар орсон байх нэ. Тэгэхээр энэ эсэ маань юуны тухай байна вэ гэхээр энэ газрын эрчим хүчний тухай бол төдүүгай асуудал дэвшүүлж энэ эсээг бичсэн байна. За цаашаа явлаа. Сайнаас гадна бас саарыг ч авч мэднэ. Газар усны хорлол болон лус хилэгнүүлчихнэ гэж өвгдөөдс маань үе залгамжлуулан захиж гэрээслээс нь учиртай. Гар дээр юм гарчвал газрын юм гэж ярьдаг нь ч дэмий үг биш. Газар шүтэж амьд явдаг нь ганц хүн биш. Газарт бүхий л төрлийн амьд амтан бүгж орогнож амьдрна. Газарт шорон түмэн ян хорхооноос эхлээд үлэмж биетэн ч шүглсэн байдаг. Газрын цахилгаан болон соронзон гүйдэл сасрах туяаг хүртэл төгдөг. Газрын илч гэж буй, газрын жавар гэж бас бий. Тэр бүхнийг хүнд нөлөөлж насан туршид нь дагалдана. За тэгвэл хүүхдүүдээ энд юуны тухай гарч ийн вэ? Энэ хэсэгтэр бодоорой. Энэ хэсэгтэр хүүхдүүдээ юуны тухай гарч байна вэ? Эхний хэсэгтэр бид нар одоо газар ээжийн сайн гişгийн тухай гарч байна гэж ярилцсан. Тэгэхээр энэ дээр бол за та нар газар ээжийн саар хорлол гэж одоо бодсон байхаа. Энтэй таарч байна гэж бодож байна. За тэгэхээр сайн зүйлийг өгөхөөс гадна газар ээж бас яах нь муу зүйлийг хүнд өгдөг байх нэ. Тэгэхээр энэ эсэний энэ хоёр хэсэг бол бас их учир зүй холбоотой. Ямар холбоотой байна вэ гэхээр өөрөглөл эсрэг хоёр зүйлийг харьцуулж одоо ингэж бичсэн байна. Энэ дээр бол эсэ бичихнийг одоо онцлог гарч байна. За энэ хэсэгтэр бол газар усны хорлол болон лус хилэгнүүлчихнэ гэдэг хоёр үгийг бол тайлбарласан байна. За энэ бол байгаль орчныг бохирдуул зөв бусаар харьцсан тохиолдолд ихэд хилэгнэж хорлдог гэж өвөг дээдс маань ч хүртэл одоо ярьдаг.
За гар дээр юм гарчвал газрын юм гэж ярьдаг нь ч дэмий үгш саяны хэсэг дотор гарсан. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ үндсэн утгаараа бол энэ газрын юм гэдэг энэ нэрээрээ буруу хандсан толгойгүй хатиг шарах байх нэ хүүхдүүдээ. За газраас цахилгаан болон сорон зүүн гүйдэл цацраг туяа хүртэл төгдөг. За энэ дээр өнгөөр ялгсан 3 үгийг багш нь тэмдэглэсэн байгаа. За цахилгаан одоо гүйдэл гэдэг маань та нар мэдж байгаа физикийн хичээл дээр үздэг. Дамжуулагчаар цахилгаан цэнгийн гүйх хөдөлгөөнийг хэлнэ. За сорон зүүн гүйдэл гэдэг бол төмөр нийхэл зэргийг биедээ татах чанартай төмрийн хөдрийг бол бид нэр соронзон гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ соронзон маань тэр зүйлүүдийг бол өөртөө бол татаж авч идэг. За цацраг туяа гэдэг бол цацраг идэвхжлтэй туяа гэж хортой туяа байдгийг хүүхдүүд та нар мэдж байгаа баха. За энэ дараа нь газрын илч гэж. За энийг та нар мэдж байгаа. Гэхдээ багш нь давхар тайлбарлаад үгүй. Газрын илч гэвэл газраас гарч байгаа дулааны хэлж байгаа юм. За газрын жавар гэж бас би газрын жихүүн хүйтэн уур амьсгалыг бид нар газрын жавар гэж нэрлэдэг байх нэ. За энэ хэсгийн бүтцийг ингээд загварчлая. Одоо өмнөх уншсан 2 хэсгийн бүтцийг загварчлая. За тэгвэл яаж нөхлөөр газар ээжийн сайн хишиг гэдэг дээр одоо газрын шимш хүсний тухай ярьсан. Энийг бол усуухаас эхлээд гэж тайлбарласан. За газрын гүйдлийн тухай ярьсан. Энэ бол тэр газрын гүйдлийг тооцож хүн одоо амьдардаг. Монголчууд бол энэ дээр бол маш их одоо ухаантай, маш их бодолтой, маш их одоо мэдлэгтэй ард түмэн гэдгийг та нар гүйдэл гэдэг эсэнээс нь үзсэн баха өмнөх хичээл дээр. За тэгэхээр энэ гүйдэл гэдэг эсэн дээр бол тэр био соронзон хэлбэлзэл, соронзон орон цахилгаан гүйдэл гээд бидний эргэн тойрон байгаа бүх одоо ертөнц бол тэр чигээрээ энэ цахилгаан гүйдэл, цахилгаан соронзон орны одоо торон дотор байдаг гэдгийг та нар тэр гүйдэл гэдэг эсэнд гаргасан. Тэгэхээр энэний одоо яг цэг дээр нь одоо очиод хэрвээ хүн таарчих юм бол одоо тэр толгой өвддөг, саа өвчин тусдаг гэдэг тухай бол та нар үзсэн баха. За газрын татах хүч гэж юу хэлдэг вэ? За газрын амьсгаа гэж энэ газрын амьсгаа гэдэг нь саяны хэсэгтэр бол тайлбар дээр нь юу байсан бэ гэхээр газрын өөрөөр хэлбэл уур амьсгал. За газрын татах хүч гэдэг нь бол ойлгомжтой тийм ээ. За газрын хишиг гэдэг нь тэр талах таараа бид нэр одоо идэж үр тариа ургуулж бид нар тэрийгээр одоо идэж амьдардаг. За сэтгэл санаа зан суртахуун гэдэг дээр юу гарсан бэ хүүхдүүдээ? Сэтгэл санаа зан суртахуун гэдэг дээр ойн иргэд болвол яах нь вэ? Зоригтой ч гэсэн хардамтгай байдаг гэсэн тийм нэг өгүүлбэр байсан тийм ээ. Тэгэхээр энд бол ингээд нөлөөлдөг байх нэ гэдгийг гаргаж өгсөн байна. За саар хурал дээр ойлгомжтой тийм ээ. Хэрвээ байгаль дэлхийдээ муу зүйлийг хийгээд ах юм бол хүн яах нь вэ? Газар усны хорлол хүртэн лусыг хилэгнүүлнэ. Лус хилэгнүүлнэ гэж манай өвгдөөс ярьжсэн. Өвөө эмээ нар ч гэсэн одоо ярьдаг байх тийм ээ. Чи лус хилэгнүүлчихвэ ийм юм хийж ич гэж ингээд ярьдаг тийм ээ. За наад зах нь бол цээр байгаа. За усанд бол цагаан юм хийж болохгүй гэх мэтчлэнгээр тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг мэдчих ёстой. Хэрвээ мэдэхгүй бол энэ одоо газар усны энэ байдал бол биднэрт одоо нөлөөлөх нэ. За газрын юм гэдгийг сая одоо цаашаа харсан толгойгүй хатиг гэж хэлсэн тийм ээ. За нэн хорхоо үлэмж биетэн бол газраас бол гардаг байна. Ямар нэг нэн хорхоо одоо нөгөө вирус энтер чин энэ газар одоо буруу зүйл хийх юм бол байгальтайгаа буруу зөв бусаар харьцсан бол энэ бол гардаг байх нэ. За газрын жавар гэвэл сая гарсан. За тэгээ яагаад сайн хишиг саар хорлол гэж нэрлэв эдгээрийг тийм үү? Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл нөгөө талд бол сайн зүйл байхад нөгөө талд нь бол бас муу зүйл дагалдаж байдаг байх нэ гэдгийг ингээд харьцуулж ингэж гаргасан. Тэгэхээр энэ эсэний бүтц бол гайхалтай гэдэг нь эндээс бол харагдаж байна. За дараагийн хэсэг рүү орлоо хүүхдүүдээ. Дунд гоёхон дууч байдаг шиг увсынхан туйлж, хөвсгөлийнхэн бөөч, дарангийнхэн хилэмгий байдаг нь юуных вэ? Шил дээр ургасан шийжүү будаа шимтэй байдаг нь юуных вэ гэж дуулдаг маань явдалтай. Хүний бие бэлдэр сэтгэл санаа эрүүл мэнд авьяас бэлэгт газар зүй хүрээлэн буй орчны нөлөө тооцох аргагүй нарийн байдаг. Түүнийг харгалзан тооцох талаар өнөө хүртэл ухаан дутаж ухаарл хомсоцоор байгаагийн болгаар хүний болоод нийгмийн амьдралын олон үзэгдэл юмс өөрөөр шийдэгдэх хазгаа гიშгэх магадлал өндөр хэвээрэл байна. За тэгэхээр энэ дээр бол юуны тухай гарч байна хүүхдүүдээ. За ингээд ерөнхийдөө ботхоор газрын юм хүнд нөлөөлж байгаа нөлөөллийн тухай гарч байгаа нь ойлгомжтой байна. Та нар бас тэгж бодсон гэж багш нь итгэж байна. За тэгэхээр одоо дунд гоёхон дуучин байдаг, увсынхан туйлж, хөвсгөлийнхэн бөөч байдаг гэдгийг баталсан юм бол байхгүй. Гэтэ энэ бол зохиолчийн үзэл гэж одоо гарч байгаа. Зохиогчийн өөрийнх нь сэтгэл үзэл бодол гэж гарч байгаа. Тэгэхээр эсэнд бол бас энэ ингэж гардаг. Зохиолч тухайн баримтаас үндэслэж өөрийнхөө сэтгэл бодол, өөрийнхөө үзэл бодлыг одоо илэрхийлдэг ийм учиртай. Тэгэхээр та нар эсэ бичихтэй бас энийг анхаарах хэрэгтэй гэж ингэж үзэж байна. За тэгэхээр энэ доор байгаа зүйлэн хэсэг маань юу байна вэ гэхээр зэрэг нийгмийн амьдралын олон үзэгдэл юмс өөрөөр шийдэгдэх юм магадaltaй байна гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг ингээд буруу одоо газрын тэр эрчим хүчийг буруу тооцоосноор хүнд одоо нөлөөлөх одоо бас эсрэг байх нэ гэдгийг энэ дээр харуулж өгч. За
энэ дээр мэдхгүй үг хэллэг ийм байх гэж би ботсон багш нь. За тэгээ туйлч гэдгүүг мэдж байгаа бах, бөөч, хилэмгээ гэдгүүг. За энэ хилэмгээ гэдэг үг хэлэх ярихдаа сурамга дадамгаа үг яриа сайтай хүнийг одоо ингэж хэлдэг. За бөөч гэдэг бол онгонтой харилцаж шившлэг хийдэг хүнийг бөөч гэж яг монгол хэлний тайлбар тойл дээр тайлбарласан байдаг. За туйл хайлдаг хүнийг бол туйлч гэж нэрлэж байна. За шил дээр ургасан шижүү будаа шимтэй байдгийг нь юунах вэ? За энэ шижүү будаа гэдэг нь нэг төрлийн шингэн будаа хэлж байна. За явдалтай гэдэг нь одоо учиртай, ийм нарийн учиртай юм шүү гэдэг утгаар энд бол орсон байна. За энэ эхний хэсэг баримтуу зохиолчийн үзэл бодол үгээ бид нэр ярилцсан сая. Тэгэхээр энд бол багш нь зохиолчийн үзэл бодол гэж сая бид нэр ярилцж тайлбарласан тийм ээ. За дараа нь юу вэ нөхлөөр энэ дараагийн нэг хэсэг нь бол энэ шалтгаан үр дагаврын холбоосоор холбогдсон харагдаж байгаа. Энд нэг бүтцийн ийм нэг онцлог харагдаад байгаа. За энд юу вэ нөхлөөр зэрэг шалтгаан үр дагавар гэхэлэр энэ газар зүй хүрээлэн буй орчны нөлөө тооц гарахгүй нарийн байдаг энэ шалтгаан болж байгаа. За тэгвэл нарийн байдаг учраас юу яаж юм гэхээр хүмүүсийн ухаан дутаж ухаарл хомсдсоор байна. Энэ шалтгаанаас болоод энэ үр дүн гарч байгаа юм. За тэгвэл дахиад яаж юм гэхээр энд нэг үр дүн дахиад гараад ирж байна. Тэгэхээр энэ одоо дам одоо өгсөрсөн шалтгаанаас ингэж үүсэж байна. Өөрөөр хэлбэл тэр хомсдсоор байгаагийн балгаар яаж юм гэхээр хазгаа гიშгэх магадлал өндөр байна. Хүн буруу явах магадлал өндөр байна гэсэн ийм үр дүн бол харагдаад байна. За тэгвэл бас нэг үр дүн гарч байна. Нийгмийн амьдралын олон юм үзэгдэл өөрөөр шийдэгдэх гэж их маш их том ойлголт шүү. Өөрөөр шийдэгдэх. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ зүйлийг судлаагүйгээс болоод ийм одоо буруу үр дүн гарах магадaltaй гэсэн ийм зүйлийг хэлээд байна. Тэгэхээр энийг яаж гаргасан бэ гэхээр энэ учир шалтгааны холбоос буюу нэг өгүүлбэр дээр ийм одоо учир шалтгааны нарийн холбоосоор бол гаргаж өгсөн нь харагдаж байна. Энэ бас энэ эссений бүтцийн нэг гол онцлог байна. За дараагийн хэсгийг уншлаа хүүхдүүдээ. Олон ясны уулзуур гэдэг шиг олон эрдмийн уулзуур болсон синергетикийн ухааныг манад хөгжүүлэх цаг их оройтож байгаагаас аливаа шинжилгээний ажил түүний үр дүн өрөөсгөл байдалтай байна. Газрын цогцлбор хүчин зүйлийн олон яс гэвэл цахилгаан соронзон цасраг туяа гео болоод бие эрчим хүч салхин хоролгээ заавал судлан нэг мөр болгоуштай эрдэм ухаан атар газар хэвээрээ байна. За энэ эрдэм ухаан бол атар газар гэдэг бол хоосон цулгуй одоо байхгүй гэсэн юм санааг хэлээд байна те. Ийм бол байхгүй байна, ховор байна гэсэн санааг энэ дэр хэлж байна. За тэгээ Монгол орны соронзон талбайтай холбогдуулан соронзон орны ба ухаарлын төвөгсөн цаанаа нарийн асуудал дэвшүүлсэн өгүүллийг ЗСС-ээр бичсэн нь ийм чиглэлээр анхдагчийн хэмжээний чухал санаа юм а. За Монгол орн сая 500 мянга гаруй километр хавтгай газартай гэдэг маань зөвхөн шороод хөрс биш соронзон орн цахилгаан болон цасраг гүйдлийн солилцсон барих талбар гэдгийг бодолцсон газрынхаа эмийг танин мэдэх нь эрдэмтдийн бай тухай энгийн санаж явах зүйл мөн энгийн хүний газрын юм гэдэг агуу нарийн агуу нууц агуу гүнзгий юм шүү гэдэг энэ эссений энэ хамгийн том ерөнхий эхлэл хэсэг бол энэ дээр дуусж байгаа хүмүүстээ. Тэгээ энэ доор зохиогч өөр ингээд нэрээ тавьсан байна тийм ээ. Тэгэхээр энэ эхний хэсэг бол ингээд дуусчихж байгаа. За тэгээд дараагийн хэсгийг эхлэхээс өмнө нэг ийм тайлбар байгаа юм л та. Яндашгүй энэ их өргөн сэдвийг танин мэдхэд өдөөлт төдий болгон товч өгүүлв. Учрыг эргцүүлэхийн үүднээс соронзон хүчлийн талаар энгийн үгээр зарим ойлголтыг хойно дурдъя. Тэгвэл энэ дээр яаж яах вэ гэхээр хойно бол тэр эрчим хүчний талаар одоо ярих нэ гэдэг нь ойлгомжтой. За энэ хэсгээр юу гарч ийн вэхээр газрын юм олон ясны уулзуур шиг цогцлоор хүчин зүйл болох нь. За тэгвэл одоо энэ дараагийн үгэн дээр багш нь бүгдээрээ тайлбарлая. За олон ясны уулзуур гэж ямар үг байна вэ гэхээр уулзны яс хоёр сүүжний нийслэн хэсэг. Энэ ямар ч байсан нэг уулзуур гэсэн утга бол илэрхийлээд байна. За синергетикийн ухаан гэж ямар ухааныг хэлж гэнэ вэхээр энэ бол маш залуу шинжлэх ухаан гэж яригдж байна. За систем хувирч өөрчлөгдөг зүй тогтлуудыг нэгтгэн ерөнхий зүй тогтлыг судалдаг ухаан. Өөрөөр хэлбэл олон одоо шинжлэх ухааны уулзуур тэр эрчим хүч үе тэр зүй тогтлыг судалдаг ийм ухааныг синергетик энэ бол орчин үед маш их одоо яригдж байгаа ухаан. Энийг бол төдийгүй айл 1983 онд бол олж харсан ийм гайхалтай байна. За дараагийн хэсэг рүү орлоо хүмүүстээ. Манай бөмбөрцгийн гадаргуу нэлээд соронзон талбай юм. Соронзон хүчлийн эрсдэд хэмжүүрээр тодорхойлдог бөгөөд хойд тал бөмбөрцөгт 0.6 эрсдэд, өмнөхөд 0.7 эрсдэд, бүслүүдээрээ 0.35 эрсдэд гео соронзон хэлбэлцэлтэй. Тийм л бөмбөрцөгтөр хүн төрлөختөн аж төрсөөр иржээ. Энэ бол соронзон хүчлийн дээд хэмжээ. Нэг эрсдэд нь 10 гамта тэнцдэг юм. Тиймээс дэлхийн соронзон мандал тогтоод соронзон хүчлийн 50 байдал, соронзон хүчлийн тавгүй байдал гэдэг хоёр туйлынхаа хооронд хэлбэлцэж, тэр нь хорвоо дээр аж төрдөг амьтаа бүхэнд урган цэцгэлдэг, ургамал бүхэнд хамаатай байдаг ажээ. Дэлхийн аль ч хязгаарт байсан ялгалгүй соронзон луужингийн зүүн дэлхийн соронзон уртрагийн дагуу умар өмнөнийг алдахгүй заадаг нь гео соронзон талбайн чиглэл буюу бөмбөрцгийн болзолт хавтгаатай тохирч байдаг юм.
Газрын сорон зам хүчил нь байнгын болоод байнгын бус лугшилттай болоо. Байнгын лугшилт буюу үйлдэл нь PS 0.2-оос 600 секундын үйлчлэлтэйгээр 5 төрлийн дэд бүлэг лугшилтад хуваагддаг. Байнгын бус лугшилт 2 бүлэгт PI 1-ээс 40 юм уу 40-оос 150 секундын үйлчлэлтэй байдаг ажээ. Дэлхийн сорон зам мандлын хувирал өөрчлөлтөн гол төлөв нарны идэвхжлээр шалтгаалдаг. Дэлхийн сорон зам шуурганд 27 өдөрт нэг давтагддаг нь нарны уур хилэнтэй давхцдаг билээ. Түүний нөлөөгөөр амьдын хорвоод уур уцаар үхэл хацал осол аваар эрсдэл гардаг. Хүний бие махбодын мэдрэхэн босгон эрчим хүчний 10-аас 12 эрс сантиметр хэмжээд нягтрал гүйдэл хүчлийн 10-аас 9 эрс сантиметр хэмжээд урсгалан хүний эс тус бүрд оногдох байдал туйлдаа хүрдэг ажээ. Түүнээс хитрвээс ачааллаа даахад хэцүү болдгоо. За энэ хэсэгтэр бол сорон зам талбайн тухай бол гарч байгаа нь ойлгомжтой байна тийм ээ хүүхдүүдээ. Дэлхийн сорон зам мандал нь нарны идэвхтэй холбогдох нь гэсэн энэ хэсэг байна энэ дээр. За тэгвэл нарны идэвхжил гэж яг юу хэлт юм бэ? За сорон зам шуурга гэж юу хэлт юм бэ гэдэг энэ хоёр ойлголтыг багш нь товчхон одоо тайлбарлая. За тэгэхээр энд бол тэр нэг би багш нь бол интернетээс авсан энэ нэг нарны тэр нөгөө сорон зам шуурга дэгдэж байгаа үеийн ийм зураг байна. За тэгвэл одоо энэ нарны идэвхжил гэж яг юу хэлж ийм вэ гэхээр нарны идэвхжил гэдэг нь наран дээр явагдаж буй эрчим жагч үзэгдлүүдийн нэгдэл бөгөөд гелиосфер нарны аймгийн мандалд зохих өөрчлөлтийг бий болгохоос гадна сорон зам мандлын бүснэлийг идэвхжүүлдэг. За сорон зам шуурга гэж юу хэлж ийм вэ гэхээр нарны тесрэлтийн давлгаанаас бий болсон сорон зам талбай бүхий хуйлрал дэлхийн сорон зам оронд нэвтэрч дэлхийн магносфер буюу сорон зам бүсэд түр зуурын саатал гаргадаг. Нарны шуурганаас ирэх даралт нэмэгдэх тусам сорон зам бүс шахагддаг байна. Нарны шуурганы сорон зам орон дэлхийн сорон зам талбайтай харилцан үйлчилж нэмэгдсэн эрчим сорон зам бүсэж шилждэг. Энэ хоёр харилцан үйлчлэл нь сорон зам бүсийн гадаргуудах цацраг идэвхийн өсөлтөнд нөлөөлдөг ба энэ нь магносфер болон ионосфер дэлхийн гадаргуудах сорон зам болон ион давхаргууд дах цахилгаан гүйдэл нэмэгдэхэд хүргэдэг байна. За тэгэхээр энэ хоёр бол хоорондоо холбоотой. Нарны идэвхжлтээс болж дэлхийн цахил одоо сорон зам хүчтэл бол идэвхждэг байна. Тэгэхээр энэ хоёр бол одоо нэгээ одоо хоорондоо холбогдсноороо тэр дэлхийд бол өөрөглөл манай дэлхий дээр ч юм уу бусад одоо гариг ертөнцийн дээр маш их аюул үзэгдэл бол бий болдог. Сорон зам шуурга гэж нэрлэсэн байна шүү дээ тийм ээ. За дараагийн хэсэг явлаа хүүхдүүдээ. Гео сорон зам талбай нөлөө оюун мэдрэглийн үйл ажиллагаа бие уран бүтээлийн сэтгэлгээ идэвхгүй гацхан сэтгэлгээнд тус хүчтэй тусдаг юм байна. Дээр дурдсан 3 хэвшинжид гео сорон зам хүчтэй нөлөөлөлтөө хүний үр тогтох үед л ямархуу хэмжээний гео сорон зам гүйдэл үйлдэж байсан тэрл хэвээрээ тусна. Сорон зам гүйдлийн нөлөө нь хүний арснаас эхлээд цуснд хүртэл гүнзгий хамаардаг үзэгдэл. Цуснд нөлөөлөлтөө өтгөрөх зүг рүү татдаг тул цус харах, өсөлт болоод бэлгийн хөгжил тусахтай өндөр чацтай болох, эрт оврчход хүргэх бөгөөд эмэгтэй хүний тухайд үр золбох, сарын тэмдэг цагаас өмнө үзэгдэх зэрэгээр илэрдэг нь сорон зам үйлдлийн нэгэнд илэрхий болсон нөлөө юм а. Тэрчлэнгээр өв сургамал болон адгуусан амьтдад сорон зам талбай нөлөө маш нарийн хэмжүүрээр тодорхойлогддог ажээ. Нөгөө төгөр сорон зам гажиг бүхий газар оронд нь тэнд аж төрдөг хүмүүс болон ургамал амьтдад сайн болоод сар нөлөөтэй байдгийг нэгэн шинжилэн судалсан ажээ. Ямар ч байлаа гэсэн газрын сорон зам мандал нь зөвхөн газраас өөрөөсөн хамааралтайгаар барахгүй сансрын жолоодлоготой нарийн тогтолцоо юм. Хүн гэдэг түүний үл ойлгох басгүй үл захирагдах нууцгаа эргүүлэх дунд төрж өсөөд өтөлж өнгөрдөг болохоор хүрээлэн буй үзэгдэх тэр хүчин зүйлийг тань мэдж зохилдон аж төрхөн өлзийтэй шийдэл болох билээ. За тэгэхээр энэ хүчтэл маань энэ одоо үйлдэлүүд маань яах вэ гэхээр хүний өөрөөр хэлбэл тэр эрүүл мэнд за хүний тэр эд эсэд бол яаж одоо нөлөөлдөг нь бол энэ хэсэгтэр гарч ин тийм ээ. Тэгээ өв сургамал ганц хүнд биш адуусан амьдад энэ дэлхий дээр байгаа бүх амьд биетэд бол нөлөөлдөг нь энэ дээр харагдчихэв. За тэгээ хамгийн сүүлд яаж ийн вэхээр энэ одоо үл ойлгогдох тийм ээ. Энэ эргүүлгэн дунд хүн бол аж төрсөөр өсөж одоо өндийж тэгээд эцэст нь бол өтөлдөг тийм ээ. Тэгэхээр энийг мэдэхгүй явсаар байгаад одоо хүн бас эндих тохиолдол бол бишгүй л олон тохиолдож байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бол хамгийн гол нь зохих хэмжээгээр одоо судалж шинжилж энэний учир начрыг бол олох ёстой гэдэг энэ асуудлыг бол энэ эсэн дээр бол дэвшүүлээд байгаа. Газрын юм гэдгийн доор юу үзээд байна вэ гэхээр энийг судлах шаардлагатай байна гэж энэ дээр бол асуудал зохиогч маань дэвшүүлж гаргаад. За энэ бол сорон зам талбайн гүйдэл хүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тухайгаар чинь тийм ээ. За энэ багцлж ойлгох юм бол тий. За тэгээ үл ойлгох, үл захирагдах нууцгаа эргүүлийг хүн танин мэдвэл зохино гэж. Энэ бол хамгийн одоо зөв юм байх магадaltaй гэж. За одоо энэ эсэний хамгийн сүүлд бол ингээд тэр нөгөө агуулга одоо бүтцийг ингэж загварчилсан байна хүүхдүүдээ. Та нар тэгэхээр багш нь бол гэрийн даалгаварт бол бас ингэж эсээ өгнө. Тэгэхээр энийг бас сайн харж аваарай. За энд эхлээд тайлбарлагдаж буй юм тайлбар гэсэн ийм хоёр зүйл байна тийм ээ. Энэ
юун дээр. Тэгэхээр энэ тайлбарлагдаж байгаа юм гэдэг маань бид нар сая уншихдаа эсэний эхний хэсэг гэдээ уншсан тийм үү? Энэ бол тайлбарлагдаж буй зүйл болчихж байгаа. Юуны тухай тайлбарлаад байна вэхээр газрын юмны тухай тайлбарлаад байна. Энэ дандаа шилжсэн утгатай үгнүүд байгаа. Тэр газрын юм гэдгийг яг шинжлэх ухааны нэр томьёогоор бол одоо хойно энэ эргэцүүлэх тайлбар дээрээ нэрлсэн байгаа. Тэгэхээр төдийгөө энэ өмнөх хэсгээр бол тэр өвгдийнхөө хэлсэн тэр үг нэрээр бол нэрлээд байсан. Газрын татах хүч гэдэг ингээ газрын шүүс, газрын шим гэдэг одоо шилжсэн утгаар ингэж нэрлээд байсан. Тэгэхээр энэ эсэний хамгийн одоо онцлог бүтц бол тайлбарлсан эсэ бол тайлбарлагдаж байгаа юм, тайлбар гэсэн хэсэг байх ёстой гэдэг хүүхдүүд та нар өмнө нь зөндөө эсэ судлаад үзсэн байгаа. Тэгэхээр тайлбарлагдаж байгаа юм нь энэ эсэний хамгийн онцлог юм болохоор тайлбарлагдаж байгаа юмны өмнө ингээд нэг хэсэг яваад дараа нь тайлбар нь болохоор тэр эргцүүлэмж хэв маягаар бол явсан байна. Тэр эргцүүлэмж гэдгийг яаж батлах вэ гэхээр соронзон гүйдэл, соронзон орон, гео одоо цацраг гэсэн энэ үгнүүд бол шууд шинжлэх ухааны нэр томьёо бол байгааг хүүхдүүд та нар ажиглаж байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны тэр ойлголтуудыг дандаа эргцүүлэх найруулгаар гаргадгийг мэдж байгаа. Тэгэхээр тэр одоо энэ эргцүүлэх найруулга маань энэний хувьд бол тайлбар нь болж өгч байгаа. Тэгээ ингээ хоёр хэсэгт харж байгааг та нар анзаарч байгаах. За тэгэхээр тайлбарлагдаж байгаа юм бол хүний хоёр дахь ээж байна. За газар ээжийн сайн гişг энийг бид нар сая ярьсан. Ийм гурван зүйлийг бол одоо ярьсан. Тэгэхээр энийг юу гэж нэрлэж ийнө вэхээр дэмжих цогцлборууд гэж ингээд эсэний бүтцээр бол авч үзэж байна. За газрынхаа ямиг танин мэдвэл зохино гэдэг нь энэ дэвшүүлж байгаа асуудал болоо явчихж байгаа эхний хэсгийг. За энэ дараа нь энэ тайлбар болж байгаа зүйл маань өөрөө дахиад дотроо тайлбарлагдаж байгаа юм тайлбар гэсэн хэсгүүдэд хуваагдаад байна. За тэгвэл энэ манай бөмбөрцөг соронзон талбай та гэсэн нэг ихний толгой өгүүлбэр бол байгаа. Тэгвэл энэ толгой өгүүлбэр бол тайлбарлагдаж байгаа зүйл буюу юуг тайлбарлах гэдэг байгаа, юун тухай бичих гэдэг байгаа гэдэг энэ зүйлийг чинь зааж өгдөг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энд бол гурван зүйл цогцлбороор тайлбарлаж өгсөн байна. За хэмжүүрийн тухай байна. Соронзон хүчлийн хэмжүүрийн тухай 50 ба 5гүй байдал гэхэлэр нөгөө 5гүй үедээ одоо тэр шуурга одоо янз бүрийн юм гардаг тийм ээ. За байнгын ба байнгын бус лугшилт, байнгын лугшилт гэдэг бол маш бага хэмжээтэй байдгийг нь ойлгомжтой тийм ээ. Бид нар байнгын лугшилт дунд бол амьдарч ин гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээ байнгын бус лугшилт болохоор тэр саяны заасан хэмжээнүүдээс яах нь илүү гараа явдаг байна шүү дээ тийм ээ. За дараагийн нэг хэсэг нь юу байна вэ гэхээр энэ тайлбарлагдж буй зүйл нь соронзон мандлын хувирал өөрчлөлт байна. Сая нөгөө нарны идэвхжил, хүнд нөлөөлөх, амтан ургамалд нөлөөлөх гэсэн ийм гурван цогц санаа буюу гурван тайлбараар энэ зүйлийг бол гаргаж өгсөн байна. Тэгэхээр энэ тайлбар маань дотроо хоёр тайлбарлагдаж байгаа юмтай дотроо ингэж багслагдаад ард нь дахиад ингэж задарсан энэ жижиг одоо цогцлборуудад задарсан байгааг харж байна. Хэрвээ ингэж гаргаж чадах юм бол чи эсээг маш сайн ойлгоно. За энэ юу байна вэ гэхээр энэ хэсгийн хамгийн төгсгөлд бол үл ойлгох, үл захирагдах, нууцгаа эргүүлгийг хүн танин мэдэж зохилдон амьдрах гэж ингэж гаргасан байна. Энэ бол дэвшүүлж байгаа асуудал болж байгаа. Өөрөөр хэлбэл ингэж гаргаж ирснээр хамгийн сүүл дэвшүүлэх асуудлыг одоо ингэж томьёолохоор их амархан болчихж байгаа хүүхдүүдээ. Та нар дэвшүүлэх асуудал юу юм бэ гэд ингэж энэ тэндээс хаагаад идэх тийм ээ. Сая нь одоо том эссэн дотроос олоход бас бэрхтээ. Тэгвэл энэ одоо агуулгын бүтцийг гаргаснараа яах нь вэхээр хамгийн сүүлд энд ингэж гарч ирж байгаа дүгнэлт өгүүлбэр бол асуудал бол болж байна. За тэгвэл энд нэг холбоос байгаа. Энэ нөлөөлөл гэсэн энэ холбоос маань энэ эргцүүлэх хэсгийн соронзон мандлын хувирал өөрчлөлтөд холбогдоод байгаа юм. Тэгэхээр энэ нөлөөллийг бид нэр зохиогчийн үзэл бодол гэж ярьсан тийм ээ. Тэгвэл зохиогчийн үзэл бодлоор дунд говийн дуучин, ховдынхан, за усынхан бөөч бишээ туйлч гэдэг ингээд гарч ирсэн тийм үү. Энэ бол зохиолчийн үзэл бодол яагаад баримт биш вэ нөхөр батлагдаагүй юм. Тэгвэл энэ дээр тэрэн дээр ингээд баталцсан энэ дээр. Энэ эргцүүлэх тайлбар дээр нь соронзон мандлын хувирал өөрчлөлтөөс болж хүний энэ нөлөөлөл бол гардаг байх нь тэр дуучин тэр шийжүү будаар шил гэдэг газар бол маш тийм шим тэжээлтэй эсвэл тэр эрчим хүч сайн байдаг газар байгаа учраас сайн ургадаг байх нэ гэж. Тэгэхээр энд бол ингээд шууд утгаар нь ингээд тайлбарлсан. А энд бол шилжсэн утгаар тайлбарсан байна гэж ойлгоно. За дараа нь энэ хоёр холбоотой. За энд яагаад энийг холбосон бэ гэхээр хүний хоёр дахь ээжийг газар ээж гэж төдөгөө шилжүүлж хэлсэн, утга шилжүүлж. А тэгвэл энэ эргцүүлэх хэсэн дээр нь яаж ийм вэхээр хэсэгтэр нь яаж ийм вэхээр тэр хоёр дахь ээжийг хин гэж үзээд байна вэхээр манай бөмбөрцөг тэрний соронзон талбай тэгээд газартаагаа ороод байна. Бид нар зөвхөн газрын тухай ярихгүй сансрын тэр одоо үзэгдэл юмсыг холбож ярих нь хамгийн чухал байна. За энэ одоо ийм одоо агуулгын бүтцийг гаргах юм бол чамд бол эсээг ойлгоход маш одоо ойлгомжтой болно. За энд бол тэр зөвхөн дэвшүүлж байгаа асуудлыг багш нь таслаад ингээд бичсэн одоо төлөвлөсөн
агуулгын үгийг гаргасан байгаа. За газрынхаа ямыг танин мэдвэл зохино гэсэн нэг ийм өгүүлбэрийг багш нь товчлоо тавьсан. Тэгэхээр ингээ агуулгын бүтцийг ингээ товчилж тавьбал их сайн энэ нөгөө тулгуур схемээр. Тэгэхгүй ингээд нэг үргэлжлэлийн үгээр одоо их бичээд байх юм бол бас ойлгомжгүй болно тийм ээ. Тийм үүднээс багш нь бичсэн. За энд үл ойлгох төгөл зайлшглах нууцгай эргүүлгийг хүн танин мэдэж зохилтон амьдрах гэдэг энэ дүгнэлт өгүүлбэрийг одоо энэ доор ингээ тавьсан. Тэгвэл энэ хоёр бол яаж яах вэ гэхээр дэвшүүлсэн асуудал болж байгаа хоёулаа. Тэгээ газрын эрчим хүчний нөлөөг яах хэрэгтэй юм бэ? Судлах хэрэгтэй гэдэг энэ асуудлыг төдийгүй аль 1983 онд бол дэвшүүлж гаргажээ гэдг нь энэ дээр харагдаж байна. За ингээд гэрийн даалгавартай хүүхдүүдээ сурах хүчийн чин одоо яг энэ эсээний дараа Эренчингуйн номын садан гэдэг эсээ байгаа. Энэ эсээг уншиж бүтэц агуулгын уялдаа холбоог саяны маягаар загварчлан тайлбарлаарай. Хүүхдүүдээ та бүхний сурах их үйлсэд амжилт хүсье. Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна.